Намайг Гардин Сэцүүлэн гэдэг 1-р сургуулийн 5-ын англи хэлийг 6 наснаас сурж эхлээд тэгээд нэг 7-8 тагасаа тэгээд сайжруулж сурж эхэлсэн. Хипагийн 13 дугаар тэмцээнд нь оролцсон. Тэр хипад бүр нийт 93 мянган хүүхэд оролцсон. 10 дугаар байранд орсон, 8 дугаар байранд орсон хүүхдүүд нь ингээд маш ойрхон оноотой байсан. Тэгээд хамгийн сайн авсан хүүхдээс нь би 4 онооны зөрөөтэй байсан. Тийм болохоор тийм 4 онооны зөрөө гэдэг нь маш их онооны зөрөө гэдгийг би ойлгосон. Тэгээд би дараа оролцохдоо амар сайн хичээнэ. Move on to how was your experience after the competition? After the competition, I was really nervous, scared, and happy to see the test results. And эхнийх нь ингээд компьютераар ороо тэгээд дараагийнх нь танхимд орсон. 1-р хайранд ороод шууд Итали явах эрх авсан. За ах маань одоо 10 настай, 6 настайгаас эхлээд англи хэл яг багшийн гарын дор суралцаж эхэлсэн. Ер нь бол өөрөө гэртээ байнга англи хэл дээр юм үздэг. Тэгээ өөрөө бол их дуртай учраас англи хэл сурахад маш төхөн байдаг. Тэгээд Хипо олимпиадын түүхэнд одоо Монгол захирагдаж эхэлснээс хойш одоо анх удаа орон нутгийн хүүхэд үндэсний шгшээд 1-р хайранд орж ингээд дэлхийн аврагт явах хэрэгтэй болсон байгаа. Тэгээд энүүгээрээ болохоор миний охин одоо орон нутгийн хүүхдүүдэд ер нь бол боломж маш их байдаг шүү. Бид нар бол хотын сургуулиудын одоо хувийн сургуулиудын хүүхдүүдээс дутгах бол юу ч байхгүй. Мэдээж одоо зарим нэг талаараа дутагдaltaй одоо юм байдаг боловч одоо биднэрт бол өөрсдөд маань маш их боломж байдаг шүү гэдгийг бас хүүхдүүдэд харуулж чадсан сайхан явдлаасан гэж бодож байна. Өөр улсад татгаад тийм цагийн зөрөөнөөс нөлөөлсөн. Тэгээд шалгалт өгтөө жоох ингээд алдчихвал яана гэдээсэн. Hello everyone. Сайн байцгаана уу? Би багш Айка байна. Би Филиппинээс ирсэн англи хэлний багш бөгөөд English Home-д 2 жил гаруй багшилж байна. Сэцүүлэнчид тэмцээнүүдтэй маш их хичээсэн гэдгийг би мэднэ. Оролцсон бүх тэмцээнүүдийг чинь харахад чиний хөдөлмөр үнэхээр үр дүнгээ өгсөн байна. Би чамд том өөрчлөлт гарсныг анзаарсан. Англи хэл сурах чин урам зориг, хүсэл тэмүүллээ үргэлж хадгалж байгаарай. Харин сандраад баярлаад ингээд би амар өөрөөрөө бахархсан. Тэгээд надаа заасан багш нар ээж авдаа ингээд амар баярлаа. Тэгээд намайг бүр багаас маань ингээд мэдээж ингээд сургалтанд явуулж эхлээд тэгээд маш ингээд гоцсон явах ч амар үнэтэй. Тэгээд өөр улсуудад явхад ингээд хөнгөн маань зардал төлөө тэгээд намайг амар дэмжиж бахархсанд амар баярлаа гэж хэлмээр байна. Яг үндэсний шгшээ тэмцээнд орохдоо бид хэд ч бас аягүй их бэлдэж орсон. Тэгээд бэлдснийхаа хэрээр охин маань одоо яг үндэсний шгшээдээ ингээд Монгол улсаас 1-р байранд орсон гэд тэр мэдээг сайтн дээрээс олж хараад бол маш их баярлсан. Тэгээ ерөөсөө баг итгэж чадахгүй байсан. Тэгээ тэрнээс хойш бол өстой дэлхийн шгшээд орохын тулд нөгөө одоо жинхэнэ одоо бүр гайхалтай бэлтгэлд орсон. Тэгээ өдөрт ерөөсөө 4-5 цагийн байнгын бэлтгэлтэй явсан. Тэр утгаараа ч бас 1-р байрнаас ер нь нэг хол зөрөөгөө орсон гэж бодож байгаа.